Эрчим хүч. Төвийн бүсийн эрчим хүчний их үүсвэрийн тоог нэмэгдүүлж, эрчим хүчний нэгдсэн системийг бүрдүүлэгч Улаастай шинэ гар орон Улаанбаатар чиглэлийн цахилгаан дамжуулах гарын шугам, дулааны цахилгаан станц, бүсийн эрчим хүчний нэгдсэн системийн горим тохируулах үүрэг бүхий 100 МВт хүртэл хүчин чадал бүхий усан цэнэгт цахилгаан станцыг байгуулна. Төвийн бүс бол яг харахгүй эрчим хүчний буюу энэ хөрөнгө нүүрсний нөөц аривантай ийм бүс нутаг. Тийм учраас энэ нөөц дээр тулгуурлаж цахилгаан станцуудаа хамгийн түрүү байгуулж эрчим хүчнийхээ их үүсвэрийг нэмэгдүүлэх ёстой. Энийг түшиглэж бусад дараагийн эдийн засгийн салбарууд одоо хангагдаж эрчимтэй хөгжих боловцоо боломжийг бүрдэнэ. Төвийн бүсийн хувьд бол одоогийн байгаа эрчим хүчний хангамж бол их үүсвэрүүд бол байхаараа байна. Одоо бол энэ бүсийн дотоодын 200 ингэлбэлтийн шугамуд нь баригдсан ажиллаж байгаа. Энэ дээр нэмээд одоо нэмэлт хүчин чадал шаардлагатай тийм их үүсвэрүүдийг мөн шугамыг барих болцоотой. Тэгээд Сэлэнгэ аймагт бол 30-аас 50 МВт-ийн 1-2 их үүсвэрүүдийг барьж суур ачааллаа нэмэгдүүлээд усан цахилгаан станц болон сэргээгт эрчим хүч бусад их одоо бүсүүдээс импортлох эрчим хүчээр үйлдвэрлэлийн одоо энэ хүнд үйлдвэрлэлийн цахилгааны хангамжийг шийдвэрлэх бололцоотой гэж тооцсон байгаа. Төв аймгийн хувьд бол бас нүүрсний нөөцтэй яг Төв аймгийн Баян сум тэрийг дагаад одоо өөрчлөлтийн 450 МВт-ийн цахилгаан станцын төсөл хувийн хөвчлөлийн хэмжлэлээр бас ингээд амжилттай хэрэгжиж явж байна. За мөн нөгөө талаар бас 600 МВт-ийн одоо Төв аймагт бас нүүрсний уурхай орд газрыг түшиглээд бас дулааны цахилгаан станц баригдахаар ингээд төлөвлөгдөж байна. Мөн одоо манай аймаг дээр одоо 70 МВт-ийн дулааны цахилгаан станц баригдаж байгаа. Тэгэхээр үйлдвэрлэл үйлчлэгээний одоо үйлдвэрлэх нэг бараа бүтээгдэхүүн нэмэгч үн хүртэл хямдрах боломж үүсэж байгаа. Энэ цахилгаан станц маань ашиглалтанд орсноор. Энэ бол ерөөсөө Сэлэнгэ аймгийн маань одоо хөгжлийн гол суурийг одоо бид одоо тавьж ихшлээ. Энд бол бас Монгол Улсын засгийн газраас барьж байгаа төр хувийн эвшлийг түншлэл дээрээс нь төрийн хувийн эвшлийг дэмжиж ажиллах юм зорилготоор бид бол хэлсэн. Энэ бол хувийн эвшлийн одоо хөрөнгө оруулалт 160 сая доллараар 70 МВт цахилгаан станц яаж одоо 30 орчим хувьтай явж байна. За байршлын хувьд нэгэн гол гэдэг үзэхэд та хойд бүсийг байрлах. За яагаад гэвэл төвийн бүстэй холбож байгаа хэрэг эрчим хүчний одоо системд өөрөө төвийн бүсийн эрчим хүчний систем рүү их үүсвэрийг нэмэгдүүлэхэд нэгэн гол өөрөө чиглэж байгаа гэсэн. Тэр утгаар. За тэгэхээр мэдээж 2.4 их нэгдийн хөрөнгө оруулалт учраас бид төсвийн хөрөнгө оруулалтаар ч юм уу төсөөрөө энэ төслийг одоо хэрэгжүүлэхэд бол маш хүндрэлтэй. Тийм учраас эгийн гол усан цахилгаан станцын хувьд бол одоогийн төлөвлөлт маань бол хувийн хвшлийн хөрөнгө оруулалтаар төр хвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ гэж явж байна.